өнөөдөр бүгдээрээ манай гээ хам тоглол хийнэ. Хам тоглоо орцгоё. За манай гэр үүд хэсгээс эхлэх юм бол манай хаалга байна. За ийшээ хажуу баруун талд руу явах юм бол нэг ийм хувцсны үлгэр байгаа. Доод талд нь ингээд суугаад гутлаа тайлаад яцэг. Энэ дотор нь гутлаа хийждэг. Тэгэд байгаа. Энэ болохоор миний шкаф дотор нь миний юмнууд байгаа. Энд ингээд түлхүүр асар хийжнэ гэхдээ би замтаа үлвчдэг. Энд бас гутлын тавиур байгаа. Энд үлгүүр байна. Хувцсны энд болохоор тойл байна. Энд ингээд ба ахаа манай ээж нүд бодогнууд. Тэгээд энэ доо талд нь бас гутлнууд байгаа. Энд дээр нөгөө сууж нөгөө манай ээж нүрэ боддог. За одоо энэчнээс ингээд чигээр явах юм бол энд ингээд манай жижиг өрөө харж байна. За энэ манай жижиг өрөө байна. Энэ болохоор миний ингээд будсан ингээд юу байгаа. Ингээд сайн. Тэгээд энэ манай ийм хөрхөн ингээ байгаа. Энэ болохоор манай хичээл ширээ. Тэгээд энэ хэсэг болохоор манай дүүгийн нөгөөний тоглодог хэсэг. Тэгээд энэ болохоор манай дүүгийн бүх хувцснууд байдаг. Энд болохоор манай ээж аав бид гурийн хувцснууд байдаг. За энд болохоор манай ор байна. Ийм ямар том ор. Тэгээд яг орны хуврд ингээ зурагчтай байдаг. Тэгээд энэ чинь ингээ цонх байна. За тэгээд жижигнээс гараад яг ингэж явах юм бол энд ингэж манай галзуух болон том өрөө болон угаал өрөө харж байна. Энэ хамгийн эхлээд ийм гоё гинэ. Ийм нөгөө орд ирнэ даавны юм юу байгаа. Энэ чинь нь болохоор оймоснууд тэгээд бас нөгөө нэг ээж аав манай ажлын нөгөө юу байгаа бас оролт малгай дээр байгаа. Энэс ингээд чигээр авах юм бол манай 0 өрөө байгаа. Бас манай 0 өрөө дөрмтэй байдаг. Ингээд утас авч орохгүй тэгвэл шийтгүүлнэ. Тэгээд манай 0 өрөө ингээд манай дүүгийн баахан юм. Ингээд угаалгын машин ингээд байна. Баахан ингээд савнуудаа ингээд энэ дээрээ тавьчихдаг байхгүй юу? За ингээд угаалгын өрөөнөөс гарангуй шууд энд ингээд ширээ манай ширээ харагдаж байна. Манай ширээ нэг иймэрхүү глаасаасан ингээд сая энэ гоё яага бас сандлууд ийм гоё. Тэгээд энүүгээр явах юм бол ингээд манай галзуух хэсэг байгаа. Ингээд дээд талд нь ингээ аягнууд байдаг. Янз бүрийн юм. Энд болохоор манай хөлдөөгч. Тэгээд ийшээ авангууд манай хөргөгч байна. Манай хөргөгч нөгөө баахан соронцтой. Тэгээд энэ миний зурсан зураг байгаа. Нөгөө биеийн тамир дээр бас үйл явдлаа бас ингээд зурсан. Тэгээд ингээд баахан тоонууд байгаа. Тэгээд бас нэг ингээ хажуу талд нь хэн бол манай бэдэн байгаа. Ийм гоё бэдэн. Манайхаа амар гоё бүдэнтэй амар хэвтгэд маш тухтай байдаг. За тэгээд ийшээ авах юм бол мэдээж цонх. Энэ болохоор манай дүүгийн хоолой иддэг ширээ, хажууд нь ус байна. Тэгээд энэ мэдээж манай гацуур байна. Гацуураа ингээд тассан байгаа. Тэгээд яг хажууд нь болохоор ингээд хөрсөн тасан хүн байна. Тэгээд энэ хэсэгт манай дүүгийн тоглоомнууд байдаг. Тэгээд энэ аав ээж манай копи цанагч. Тэгээд энэ цонх байна. Тэгээд энд болохоор ингээд ийм залгуу малгуур ингээд юу байгаа. Энэ болохоор манай зурагт байгаа нэг ийм үзээд байжсэн баггүй юу. Тэгээд энэ болохоор аим хөрхэн бас гацуур. Тэгээд энэ шиг явах юм бол нэг ийм гейм юм уу. Манай аавын нөгөө нэг ажиллаа хийдэг. Тэгээд аас нөгөө нэг тоглоом PlayStation 4 тоглодог юм ширээ байгаа. Жохон замраа болчих гэхдээ зүгээрээ. За тэгээд энэ хүрээд миний энэ хом тоглолтыг болсон байна. Лайк дараад, subscribe дараад намайг дэмжээрэй. Баяртай.